Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээний талаар ингээд Европын холбооны энэ тодорхой аж ахуйн нэгжүүд манай дотоодын компаниуд ингээд хамтраад төслүүд хамтраад одоо Европын холбоонд ирж байгаа төслийн хүрээнд ноолуурын өртгийн сүлжээ гэсэн ийм судалгаануудыг бол хийсэн байгаа. Тэгэхээр бид нар бол манай улсад одоо хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхийг хэд бүтээгдэхүүний гол экспортын нэг нь бол ноолуур байгаа. За дээрээс нь бид махны экспортыг хийж байна. Тэгэхээр ингээд энэ жилийн тухайд аваад мах ноолуур за бусад одоо хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхийг бүтээгдэхүүний ноолуураар 780 гаруй сая долларын экспортыг хийсэн байдаг. За ойрын хугацаанд 2 тэрбум доллар хүргэх гэсэн ийм том одоо зорилтыг бол дэвшүүлээд ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр ноолуурыг бол бид одоо угаасан хэлбэрээр ер нь одоо өнгөрсөн жилүүдэд дийлэнх гаргадаг байсан бол одоо самснаар гаргах ийм болцоо нөхцөл бүрдэж байна. Энэ техникийн зохицуултыг бүрдээд ихтгэх юм бол самсны ноолуурыг экспортод гарах боломж бүрдээд ихтэнэ гэсэн. Цаашлаад бид нар эрх сүлжих тэгээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж одоо экспорт гаргах хамгийн чухал асуудал байгаа. Тэгэхээр энэ нэмэн өртөх шингэсэн өртгийн сүлжээг бий болгосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж бид нар бол тодорхой үн цэнийг нэмэгдүүлэх, ноолуурын үн цэнийг нэмэгдүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх ийм боломж бүрднэ л гэж харж байгаа. Ингээхийн тулд одоо импортлогч улсууд бас тодорхой хэмжээний стандарт шаардлагуудыг тавьдаг. Энэ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох талаар энд оролцогч талууд буюу одоо төрийн байгууллага, одоо малчид, аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн судлаачид бүгдээ хамтарч энэ олон улсын тавиад байгаа тэр стандартад нийцүүлээд одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадах юм бол бид нар өшөө өнтэй бүтээгдэхүүнийг экспортлох боломж өгнө гэж харж байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд түүхийн ноолуураар дэлхийн зах зээлийн одоо нийт 40 гаруй үеийг бол дангаараа үйлдвэрлэдэг. Тэгэхээр том одоо үйлдвэрлэгч гэж одоо энэ бэлтгэн нийлүүлэгч гэж үздэг. Энэ чиглэлд бид нар цаашдаа энэ зөвхөн бэлтгэн нийлүүлэгч байгаад одоо зогсохгүйгээр үйлдвэрлэгч орон байж эцсийн бүтээгдэхүүнийг одоо олон улсын зах зээл дээр гаргах энэ чиглэлд үйл ажиллагаа чиглүүлж ажиллаж байгаа.